Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За багш нь сая нэгэн аялгаугаар өнөөдрийн хичээлээ эхэлсэн. За саяын аялгауг сонсоод та нарт юу бодогдож байна? Ямар нэгэн улирлын тухай бодогдож байна уу? Тийм ээ. Энэ бол хаврын улирлын тухай. Хаврын улирлын тухай Дээн Нацаг Доржийн хавар шүлгээр хийсэн аялгау байлаа. За ингээд багш нь өнөөдрийнхөө хичээлийг эхлэе. Өнөөдөр бид нар өмнө үздсэн 3 хичээлээ баттхан давтаж, бие дааж, шүлгийн утгыг мэдэж, урнаар унших хэрэгтэй байна. За өнөөдрийн хичээлдэр багш нь нэгэн зочин багшийг урьдсан байгаа. Ингээд зочин багшаараа хавар шүлгээ уншуулцгаая. Миний хүүхдүүд анхааралтай сонсож, үншиг урнаар уншиж сурцгаагаарай. Хавар. Мөнх тэнгэрийн дор мянган хавар. Монголын сайхан оронд жил дэлгэр. Инх улирал ханхалахад хүний сэтгэл тэнгэр, өвсний соёо ногоороход морь мал хангар. Холих наран ойртож хасын цас хайлахад хуучин дэлхий халагдаж хамаг юм шиндэн. Хөхөрсөн модод цэцэглэж хүүхэд багчууд наадахад хөгшин хүн өөрийгөө залуу болсон юм шиг санана. Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донготход гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна. Хажуудах ууланд горих булаг хоржигнан урсахад хаяан дах ишиг хураг майлалдан хөгжим нийлүүлнэ. За энэ манай их зохиолч Даш Доржийн Нацаг Доржийн хавар шүлгийг өнөөдрийн баттгал хичээлдээ багш нь авсан байна. Ингээд таавны сурах бичгийн хуудас 109-т байгаа. За ингээ хаврын улирлыг бодохоор чамд ямар санаа төрж байна? Юу бодогдож байна? За зохиолч яагаад энэ шүлгийг бичих болсон юм бол? Ямар учраас? За бүгдээрээ таамаглан ярьцгаая. За зохиолч хаврын улиралд дуртай учраас гэсэн байна, тийм ээ? Яагаад зохиолч хаврын улиралд дуртай байсан юм бол? Та нар юу гэж бодож байна? За хэсэг цөмөрөө таамаглая. За ингээд багш нь та нарыг давлан үлэрлэн бичье. Зохиолч хаврын улирал дуртай учраас яагаад гэвэл гэж юм, тийм ээ? За яагаад гэвэл яагаад та нар хаврын улиралд дуртай байдаг юм бол, тийм ээ? Яагаад? За цөмөрөө багцрыг ярилцъя. Хавар хамгийн гол нь яадаг вүлээ? Зүйтэй. Цас ханзарч, за голын урс урсаж эхэлдэг хаврын улиралд сайхан чимээ анир гардаг, тийм ээ? За гол урсаж эхэлдэг байх нь. За мөн өөр хаврын улирал яадаг вүлээ? Зүйтэй. Бид нар хаврын шалгалтандаа бэлтгэж нэг анги ахидаг. За энэ маань бас биднэрт бас зөх хэмжээний баяр байдаг, тийм үү? За сайн байна. Өшөө яадаг? Маш зүйтэй. Амьтад яадаг бах нь? Ичээнээсээ хөдөлдөг. За мөн амьтад ичээнээсээ гарахтаа яадаг гэлээ хүүхдүүд ээ? Зарим нь та нар харж байгаа бол энэ хөөрхөн бамбуушаа дагуулсан байна, тийм үү? Эцэн амьтад ичээнээсээ гардаг. Мөн төлөлсөн байдаг, тийм ээ? Зулцгаа дагуулсан байдаг. За өөр хаврын улирал яадаг бол юу гэж бодож байна? Маш зүйтэй. Хаврын улирал усны шууд болон халуун орнолоо явсан шууд ирдэг, тийм үү? Ганган ирцгээдэг. За мөн хаврын улирал яадаг вүлээ? Мөн хаврын улиралд зүйтэй. Яргуу дэлбэлдэг. Мөн модны мөчөр нахиалж шинэ мод ургаж эхэлдэг, тийм ээ? Зүйтэй. За мөн хаврын улирал маань багш нь бас нэг санаа хэлж байна. Хамгийн гоё нь юу байдаг вүлээ? Мал төлөлдөг. Мал төлөлдөг, тийм ээ? За мал төлөж эхэлдэг ээ. За ийм сайхан байдаг учраас хаврын улирлыг зохиолч сэтгэж бодон бичсэн байх нь, тийм үү? За та нар бас өөрсдөө юу гэж бодож байна? Хавар яадаг гэж бодож байна, тийм ээ? За магадгүй манай хүүхдүүд хавар
нимгэн хувцсандаа ордог тийм үү? Нимгэн хувцал нь өөр. Та нар юу гэж бичсэн бол за багш нь та нарыг бас таамаглах гэд үзье. Нимгэн хувцсандаа ордог. За ангийнхантайгаа найзуудтайгаа за мөн гадаа тоглодог бид нар тий. Гадаа тоглох үе маань эхэлдэг. Найзуудтайгаа тоглож эхэлнэ. За өөр яах вүлээ? Хаврын улиралд. За мөн магадгүй та нар ингэж бичиж магадгүй. Өглөө эрт болдог, орой харахгүй болдог тий. Ийм маягаар энэ хаврын улиралд бас маш олон өөрчлөлтүүд ордог байх. За ийм учраас хаврын улиралд хүмүүс дуртай байдаг байх мөн энэ хаврын гоё үнрийг үнэртүүлэх гэж зохиолч маань энэ шүлгийг бичсэн байхаа гэж бодож байна багш нь. За дараагийн асуулт нь. Зохиолч өөрийгөө залуу болсон шиг сандаг учраас гэсэн байна тийм ээ? Ингэж бичсэн хүмүүс байгаа юу? Магадгүй байж магадгүй. Яагаад зохиолч өөрийгөө залуу болсон юм шиг сансан бол? За өглөө бид хичээлдээ явхад гараад явхад нэг л сайхан дулаахан, нэг л гоё байдаг гадаа тийм ээ? Шууд жиргээл, нар ээгээл нэг л сайхан болцсон байдаг. Мөн яадаг вүлээ? Хөгшчүүд гадаа налаагаад сууж байдаг. Бүгд сайхан хууч хөөрөөд байж байдаг. Та нарт хавар бодогдож байна уу? Яг ийм үед. Ийм үед хүний сэтгэл хамгийн тэнгэр, хамгийн сайхан болж өөрийгөө нэг л залуу болсон юм шиг, бүх зүйл шинэ болсон юм шиг санагддаг байх нь тийм үү? За тэгвэл багш нь зохиолч өөрийгөө залуу болсон шиг сандаг учраас гэдгийг яагаад гэвэл яагаад тэгж бодсон юм бол гэдгийг та нар багшгээ ингээд нэг үгээр юм уу мөрөөр таамаглан бас бичцгээгээрэй хүүхдүүд ээ. За бидний өнөөдрийн бас энэ шүлгэн дотор байгаа гол утга санааг агуулсан үгсийг багш нь гаргаж ирсэн байгаа. За ямар үгийн дагавар зурсан байна багш нь? Инх улирал хангалахад хүний сэтгэл тэнгэр гэсэн байна тийм ээ. За инх улирал. За юу гэж бодож байна? Инх улирал хангалах. Үүнийг чи юу гэж бодож байна? Сайхан улирал болох гэдэг юм шиг байна тийм ээ. За зүйтэй сайхан улирал болох ч байгаа юм шиг санагдаж байна. За мөн багш нь ямар үгийн дагавар зурсан байна? Түлэгдсэн юмны үнэр хангалах гэсэн байна. Энэ нь ямар утгатай юм бол та нар юу гэж бодож байна? Түлэгдсэн юмны үнэр хангалах гэсэн байна тий. За бас ийм утгатай байж магадгүй. Энэ хангалах гэдэг үг маань тийм үү? За үүний дараа. За шүлгийн санаа тогооны түлэнхий гэсэн байна тий. За нөгөө түлэгдсэн юмны үнэр хангалах мөн тооны түлэнхий байх. Гэтэл бидний энэ шүлгэнд маань энийг бэлэгдэж бичсэн байлоо. Үгүй тийм ээ. Сайхан улирал ханхалж үнэртхийг бэлэгдэж зохиолж бичсэн байгаа тийм үү? За тийм байна. Өөр дараагийн үг нь юу гэж болох вэ? Хүний сэтгэл тэнгэр гэж юм тийм ээ. Хүний сэтгэл тэнгэр гэсэн байна. За хүний сэтгэл хавар болоод нэг л уужим тайван тэнгэр болсон байна гэсэн санаа байна тийм үү? За энийг амар тайван болох гэж тайлбарласан байна багш нь. За та нар бас багшаасаа өөрөөр бас тайлбарлаж бас болно шүү зэ хүүхдүүдээ. За мөн өөрөөр бас за хуйлсан цаасыг тэнгэр болгох. За ингээ хуйлсан байсан цаасыг ингээ тэнийлгээд тэнгэр болгодог тийм үү? За ийм санаа бас байж болж байна. За энэ нь юу гэсэн утгатай үг байх нь вэ? Үчлээгүй болох гэсэн үг байх нь. Гэтэл бидний шүлгэн дээр маань энэ санааг авсан билүү? Үгүй байна те. Амар тайван сэтгэл тэнүүн болох гэдэг үгнээс утгаар нь авсан тийм үү? За түүний дараа юу яаж болох вэ? Хуучин дэлхий халагдах гэдэг гоё үгийг авсан байна зохиолч маань. За хуучин дэлхий халагдах гэдэг нь юу гэсэн утгатай юм шиг санагдаж байна. Шин бүх юм шинээр ногоо шинээр ургах тийм ээ. Шин болж байгаа мэт сэтгэл төрхийг л хэлж байгаа шиг байна тийм үү? Шин болж байгаа мэт. За энэ нь бол өвс ногоо шинээр ургадаг те. Мөн
шин төлөө хүлээн авдаг. За энэ санааг агуулгын тулд зохиолч яасан байна? Хуучин дэлхий халагдах мэт гэсэн үгээр авсан байна. Тэгвэл бидний халагдах гэсэн үг маань үндсэн утга нь юу вэ? Ажилгүй болох гэсэн санаа байгаа тийм үү? За тэгвэл зохиолчийн уран зохиолын хэл шууд утгаар хэлэгдэх ярианы хэл гэж бас байдаг бах нэ. За тэгвэл зохиолч энэ шууд утгаар хэлэгдэх энэ санааг яаж гаргасан байх нь? Эдгээр үгэнд хүний сэтгэл санаа талаас нь далд санааг бас гаргаж бичсэн байх нэ. За энэ далд утга нах нь энэ бол яах нь? Ил утга нах нэ. За ингээд энэхүү шүлгэн дээр маань зохиолч эдгээр үгсийг ийм санаагаар илэрхийлж хэлсэн байх байна. За манай хүүхдүүд бичээд тэмдэглээд аваарай. За ингээд цөмөрөө энэ шүлэг рүүгээ эргээд орцгоё. За энэ хавар шүлгэн дээр маань зарим үгсийг тодруулсан байна. Тодоо хараар тэмдэглэсэн байна. За яагаад гэдэг талаар цөмөрөө ярилцъя. За ингээд 1-р ажил үүнийгээ багш манай хүүхдүүд 2-р ажил гээрээ тэгээд 3-р ажил. За ямар үгийг тодруулсан байна? Мянган хавар гэдэг үгийг тийм ээ. Мянган хавар. Нэг хавар болоод дуусах ёстой билүү? Үгүй ээ, дахиад дараа жил хавар, түүний дараа дахиад хавар. Олон хавартаа учран золгоно гэсэн санааг зохиолч яасан байна? Мянган хавар гэж гаргасан байна тийм ээ. Мянган хавар жил дэлгэр гэсэн үг байгаа шүү дээ тийм ээ. Энэ болохоор жил болгоно давтагддаг гэсэн санааг илэрхийлж байгаа. Энэ сайхан шин үнэр хан хийх шиг энэ сайхан хавар олон жил уйлан давтагдана гэсэн санаа гаргасан байна. За мөн морь мал хангар гэдэг сайхан үгийг авсан тодруулсан байна. Морь мал хангар гэдгийг та нар юу гэж бодож байна? За мөн өвлийн хахир хатуун өвөл байдаг, зарим нь их цастай, зудтай өвөл байдаг те. Тэр хахир хатуун өвлийг өнтөө давсных, хаврын сайхан урин цагтаа золгосных гэдгийг зохиолч маань хангар гэдэг сайхан үгээр орлуулан санааг гаргаж ирсэн байх нь. За тэгвэл морь малгүй, хүн зонгүй бүгд сэтгэл хануун тэнгэр гэсэн санааг үгээр гаргаж ирсэн юм байна. За залуу болсон шиг санана гэсэн байгаа тийм ээ. Залуу болсон шиг санана. Энэ үгийг багш нь яагаад тодруулав? За түрүүн биднээс 1-р ажил дээр таамаглан бичсэн байгаа. За энэ бүх юм шинээр эхэлдэг учраас шин төлөө хүлээн авдаг, нэг нас нэмдэг хавар болоод мөн зэрлэг амьтад ичээнээс гарахтаа мөн зулцэг үр төлөө дагуулсан байдаг. Мөн усны шууд маань эрэхтэй мөн шин үр төлөө бас дагуулan ирсэн байдаг. Энэ бүхэл болгоно нь залуу болсон шиг санагдаж хүн нялхардаг байх нэ. Ийм учраас багш нь энэ үгийг тодруулан бичсэн байх нь. За ингээд энэ бүх санаанаас та бүхэнд та нарт хаврын үлрэл санагдаж байна уу хүүхдүүд ээ? Юу гэж бодогдож байна? За ингээд багш нь саяын хавар аялгаугаа дараагийн бадгийг сонсгоё багш нь. За ингээд дараагийн даалгавар нь манай хүүхдүүд багш нь 4 шүлгийн даалд утга санаа, ил санааг гаргасан тийм ээ. За тэгвэл бид нэгдүгээрт нь шүлгийн гол санааг илэрхийлэх үгсийг бас ялган бичээрэй хүүхдүүдээ. Үүнийг юу гэж хэлдэг вүлээ? Шүлгийн гол санааг илэрхийлэх үгийг зүйтэй түлхүүр үг гэж хэлдэг тийм ээ. За тэгвэл манай хүүхдүүд дараагийн ажил маань юу ах нь вэ?
түлхүүр үгийг бичгэнэ. За энэ шүлгийн тухайга хаврын тухай багш нь та нартай ярилцсан. Одоо манай хүмүүс өөрсдөө зохиож өөрсдөө шүлгээ харан шүлгийн гол санааг илэрхийлж байгаа үг юу ах нь вэ? За тэрийг гол санааг илэрхийлж байгаа үг. За мөн даалт санааг чи энэ үг энэ шүлэг даалт санаагаар орж ийн гэдгийг чи юу гэж бодож байна тийм ээ? Тэрийгээ бас даалт санааг илэрхийлсэн үг, гол санааг илэрхийлсэн үг гэдгээ өөрсдөө олоод бичээцгээрэй. За ингээд багш нь өнөөдрийн хичээл дээр хавар шүлгээр шүлгийг уран яруу унших, шүлгийн гол өгүүлбэр үгсийн даалт утга буюу ил утгыг тайлбарлалаа. Мөн та нартай хамтардан хавар шүлэг дээрээ таамаглан зохиолж энэ санааг гаргасан байх гэдгийг таамаглан бичицгээлээ. Ингээд манай хүүхдүүд сайн зочин багшгээ сайн уран яруу уншиж сураарай. Мөн энэ хавар шүлгийг, энэ сайхан шүлгийг унших явцад зочин багш нь энэ шүлгийн тухай зураг зурсан байгаа. Та нар ч гэсэн энэ шүлгийн тухай зохион өөрсдийн төрсөн сэтгэлээ зураарай хүүхдүүдээ. Ингээд дараагийн хичээл дээр хуудас 110 тагаа сохол номын сэдвээр хуудас 110-ын дасгал даалгаврыг ажилцгаагаараа хүүхдүүдээ. Мөн энэ хавар шүлгээ чэйжлээд зочин багшгээ уншиж сурцгаагаарай. Ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.